Kobe Bryant, агуу нэр хүнд, тууштай байдал, сагсан бөмбөгийн ёс суртахуй, сэтгэл зүй, олон үед урсгах бэлэг тэмдэг болсон нэр юм. Анхлах сургуулийн одоос NBA-ийн домог болтол яригдах түүний түүх төсвөр хатуужил, хүсэл тэмүүллийг харуулдаг. Түүхэнд хамгийн агуу тамирчдын нэг болох Kobe-гийн игэл жирийн амьдрал эрэмгийн зөрөгтэй зурсагдах түүхийг ярьцгаая. Kobe Bryant нь 1978 оны 8 сарын 23-нд Пенсильвани мужийн Филадельфи хотод төрсөн хэдий ч сагсан бөмбөг тоглох эхлэн Атлантын далайн цаадах Итали улсад эхэлжээ. Түүний аав NBA-ийн тоглогч асан Jelly Bean хочид Joe Bryant Kobe-г ердөө 6 настай байгаад Америкаас нөөж чухам тэндэл Kobe өсвөрийн лигүүдэд тоглож ур чадвараа хөгжүүлж эхэлжээ. Kobe анх сагсан бөмбөгт татагдсан үеэр ийхүү дурсан байдаг. Хүүхэд байхдаа сагсны жинхэнэ бөмбөгтэй болсон мөч мөн одоо ч санагдаж байна. Бөмбөг гартаа барих тэр мэдрэмж намайг татсан. Арьсан гадаргүй өөгөө төгс хөвөглийг нь хайраасандаа газар тойлормоогүй санагдаж билээ. Дуу чимээ нь харин намайг дурлуулсан. Хатуу модон шалан дээр бөмбөг тасгийн ойх тод чимээ намайг л дурлуулсан юм гэж дурсжээ. Итали байхдаа Kobe Европ болон Америк хэм маягийг хосоосон онцгой тоглолтыг бий болгосон юм. 13 настайдаа нэгдсэн усад буцаж ирэхэд түүний гайхалтай тоглож болох зам л зурагдсан гэхэд хэсгэргүй байлаа. Пенсильвани дахь Лоуэр Мэрийн ахлах сургуульд явж ирсэн Kobe-гийн сагсны гоц үзэгдэл байлаа. Зөвхөн оноо гур чадвар бус тоглолтын IQ туршлага тоглогчийн адил догс усан байдлынхаа ачаар бага мужийн арга руу хөтөлж олонний анхаарлыг татжээ. Гэвч залуугүй коллежийн сагсан бөмбөгнөөс илүүтэй NBA-ийн тоглогч болоход сэтгэл шулуутсан байлаа. 1996 оны 17 настай Kobe Bryant NBA-ийн драфтын 13 дахь сонголтоор Charlotte Hornets багт илсэн боловч тэр даруй Los Angeles Lakers баг руу солигдсон юм. Ингэж л алдарт 8 дугаар төрсөн билээ. Гэвч Kobe-гийн хувьд анхны жил амаргүй байв. 17 настай лигийн хамгийн залуу тоглогч тэрбэр ирэлсэн хутга шиг хурц авьяастай бөгөөд өөртөө итгэлтэй байсан ч доктортой байдал дутагдж байлаа. Лигийн шахуу хуваар биеийн хүч харсан тоглолтууд дүнд амаргүй даваа байсан тул тэрээр бие билдерт анхаарч гүйлтийн болон хүчний бэлтгэлийг чухалчлах болов. Хоёр дахь улиралдаа л Kobe аль хэдийн тооцоолохгүй орхихын аргагүй аюултай тоглогч болцоход байлаа. 1998 онд анх удаа бүх оддын тоглолтод оролцож 2000 он гэхэд супер од төвшөнд хүрэв. 2000-аас 2002 оны хооронд Shaquille O'Neal-ийн хамтарч Lakers-т 3 дараалан аваргалж лигийн түүхэнд өөрийн нэрийг тодор сэлж чадсан билээ. Түүний зөксөхгүй хөдөлмөрч байдал болон бусадтай арцуулагдшгүй сахилга бат энэхүү амжилтанд хүргэсэн. Гэхдээ тэр зөвхөн аваргын бөгжийн төлөө бус өөрийгөө сагсан бөмбөгийн талбайд гарсан хамгийн шилдэг тоглогчдын нэг болохоо батлахын тулд хөдөлмөрлөж байсан юм. Kobe ялалтын шорох ялтын баяраас өөрцгөө үлрэл 50 хожигдсон ч аврагын цом авсны дараач би авь адилхан зааланд очиж бэлтгэлээ хийсэр байдаг хэмээн хэлсэн байдаг. 2000-ад оны үеэр Kobe-гийн сэтгэл зүй тис өөр төвшөнд хүрсэн билээ. Энэ бол мэдээж Mamba mentality буюу хар Mamba могооны үхлийн аюулт оновчтой байдалтай адил дайчин сэтгэл зүй юм. Өг хөрмөц сэтгэлгийн Kobe-гийн амьдрал болон сагсан бөмбөгт мөрдөх гол жанжин шугам болсон аж. Тэр зүгээр нэг тамирчнаар зогсохгүй сагсан бөмбөгийн бүхэл элементүүдийг төгс эзэмших хүсэлтэй тасралтгүй суралцагч нэгэн байлаа. Алдрын техникийн гишүүн эсвэл багийнхаа тоглогч гээд хэнийг ч голлгүй чаддаг зүйлийг нь асууна. Энэ талаараа тэрээр хожим аврагын бөгжгүй ичил сууснаас одоо нүрээ уулзуулаач болов хүснээ мэдэж авъя гэж тайлбарласан байдаг. Kobe 7 хоног бүр 4 удаа 90 минутын хүчний бэлтгэл хийж зав зэтэй цагаараа тоглолтын бичлэг үздэг байжээ. Гэвч түүний хувьд хүчний бэлтгэл гэдэг нь гараа мэдрэхгүй болтлоо туухан өргөхийн оронд бичлэг үзэх гэдэг нь илүү дээр үйлдэл. Хөлбөрүүдийг толгойдоо боловсруулахын нэр байлаа. Түүний энэ зан олон залуус дүлгэр жишээ болсон дамжиггүй. 2006 оны 1 сарын 22-нд тэрээр Торонто Raptors-ийн эсрэг 81 оноо авсан орчин цагт нэг тоглолтод авсан хамгийн өндөр оноо болж бүх цаг үед Will Chamberlain дараа орох үзүүлэлт болсон юм. Гэхдээ Kobe-гийн давуу тал нь зөвхөн оноо авах байсангүй. Тэрээр багийнхаа сайтар судалж юун дээр хамгийн их эргэлздгийг мэдчихэд могоо шиг хатхан хамгийн санаар нь тоглолдог байж. Хэдий Shaquille O'Neal Lakers-ыг орхисон ч Kobe 2009-10 онуудад бага манлайлан авраг болж чадсан. Тухайн аврагын зурлуудад хоёуланд нь финалийн үнцэнтэй тоглогч авснаар Shaq-ийн ачаар л авраг авсан гэх яриаг шүүмжлэгчдийн амыг нэг мөрөг хаасан билээ. Авраг цолон төрөх эдгээр жилүүдэд багийн уналт босолт түүний манлайлалд эргэлзэх хүмүүсгээд олон бэрхшээлтэй тулгарсан ч халширч байсангүй. Бусдын хэлхүүг биш зоригтой л анхаасаар ирсэн.
Тиймдээ ч өөртөө тавьсан хүлээлт минь хин хинийхээс илүү байсан болохоор би дарамт мэдэрдэггүй байсан гэж хэлсэн удаатай. 20 жилийн тууштай хөдөлмөрийн эцэст Коби 2016 оны 4 сарын 13-нд 60 оноотой үдэлтийн бүжиг хийж зодог тайлав. Түүнийг спортоор өргөхөд цаасан дээрх амжилт үзүүлэлтээс нь илүү бүтээсэн өв нь тодоор цураадч үлдсэн билээ. Гэвч Кобигийн түүх зодог тайснаар дууссангүй. Сайн аав, ментор, амжилттай бизнесмен болсноос гадна кино урлагт хүч сөрж хүндэт сагсан бөмбөг анимашнээр Оскарын шагнал хүртсэн байдаг. Мөн Коби өөрийн байгуулсан сангаар дамжуулж олон хүүхэд залууст урам зориг өгч жинхэнэ ялагч байхыг зааж байв. Харамсалтай нь 2020 оны 1 сарын 26-нд Коби Брайант охин Жиана болон бусад нөхдийн хамтаар нисдэг дэргэний ослоор нас барсан билээ. Дэлхийд даяар түүний талд төгсөнд эмнэлэл илэрхийлсэн ямар нөлөө бүхий ирхэн байсан нь харагдаж байлаа. Коби бидний сэтгэлд харуулсал гуниг хуруулахын эсцүү сагсан бөмбөгт үзүүлсэн нөлөөгөө өөр шиг нь шаргуу хөдөлмөрлөг хүм болгоны дотор үлдээгээд явжээ. Хар мамбагийн сэтгэл зүй, түн шиг хичээх, түн шиг байгааг хүсэх хойч үеийн гарт галт бамбар адил дамжигдан явах нь гарцаагүй билээ. Коби бол сагсан бөмбөгчөөс илүүтэй метршгүй бөгөөд игэлгүй байдлын бэлэг тэмдэг байсан юм. Хэдийгээр фэнүүд бидний гэрт орхисон ч түүний өв үүрд орших болно. Дэлхийн шилдэг их сургууль бол тамирчид, том компани захирал хүртэл мамба менталитыг иш татхыг сонсоод хөлсөө урсан зүтгэсэн маань шөнө бүр 3 цагт сэрсэн маань үн зэнтэй байсныг ойлгодог. Коби Брайант. Яа, ийм скрипт унших ч бас амар хэцүү юм байна. Тэгээд бас энийг хийх гэж нэлээд хоолоо унших шаардлага гарлаа. Тэгээд хичээс нийцс дууслаа. За тэгээд ийм нэг бичлэг хийлээ. Үзсэнд баярлалаа. Баяр та. Саб лайка дараарай.